Туршилт 7. Хайлах температурт байгаа 1 кг хатуу бицийн төлөвийг шингэн төлөв шилжүүлэх шаардлагатай дулааны энергийг хайлахын хувийн дулаан багтаамж гэнэ. Энэ туршилтаар мөсний хайлахын хувийн дулааныг цахилгааны арга ашиглаж тодорхойлох болно. Дүрдэг халаагаарт өгсөн энергиэр хэрэг хэмжээний масс хайлж байгааг тодорхойлсноор мөсний хайлахын хувийн дулаан багтаамжийг тодорхойлох боломжтой болно. За цахилгаан төхөөрөмжөөс өгж байгаа нийт дулааны энергийг хэмжээд за мөн хайлж байгаа мөсний массыг хэмжээд за эндээсээ мөсний хайлахын хувийн дулааныг тодорхойлох туршилтыг хийцгээе. За хүчтлийн үүсгүр, за электронжин, за тэгээд штатив, за мөн юулүр, за тэгээд шилистикан, за дүрдэг халаагуур ашиглаж байгаа. Энэ туршилтад хайлах температурт байгаа мөсийг ашиглах хэрэгтэй. Үүний тулд туршилт эхлэхээс өмнө мөсийг өрөөнд байлгаж бага зэрэг хайлуулна. Туршилтаа эхлэхээс өмнө хоосон шилэн стаканы массыг хэмжинэ. За эхлээ штативтай хавчаараа тогтоогоод за манай юулүрийг тогтоох. За мөн тогтоогчийг бас энд бэлж өгье. Энэ дээрээ юулүрээ тогтоогоод юулүрнийхаа доор бикрээ тавиад за юулүрдээ мөсөө орчны агаараас мөсөнд орч байгаа дулааны энергийг хэмжих боломжгүй тул энэ туршилтад хяналтын хэмжилтийг мөн хийнэ. Энд хоёр яг ижлэхэн хэмжээтэй мөсийг юулүрт хийж нэгэнд нь халаагуураас энерги өгч нөгөөг нь орчноос өгсөн энергиээр хайлуулна. Нэгдүгээр юулүрт хийсэн халаагуурыг хүчтэл залгаж, хоёрдугаар юулүрт байгаа халаагуурыг хүчтлийн үүсгэр залгахгүй орхино. Халаагуурыг залгахаас өмнө хяналтын хэмжилт яг ижил байгаа эсгийг шалгахын тулд хоёр юулүрээс туслах усны хурд ижилхэн байгаа эсгийг нягтлана. За халаагуурыг хүчтэл залгаж хэмжилтээ эхлүүлье. Дүрдэг халаагуурыг амперметр, вольтметр заалгаж гүйдэл хүчтлийн утгыг хүснэгтээ тэмдэглэж авна. Эдгээр утгууд нь мөсөнд өгсөн энергийг тодорхойлох боломжийг бидэнд олгоно. 10 минут хугацаа боллоо. За одоо хэмжилтээ зогсоогоод за хэмжиж авсан усныхаа массыг тодорхойлъё. За халаагуургүй усны массыг мөн тэмдэглэж авна. Халаагууртай болон хяналтын хэмжилтийн тохиолдлуудад хэмжсэн устай стакануудын массаас хоосон стаканы массыг хасаж хайлсан мөсний массуудыг тодорхойлно. Зөвхөн халаагуураас өгсөн энергиэр хайлсан мөсний массыг тодорхойлохын тулд халаагууртай үеийн массаас хяналтын хэмжилтийн массыг хасна. Заагуураас өгсөн энергийг тооцохдоо хүчтэл гүйдлийн утгыг үржүүлж, мөн хугацаагаар үржүүлж олно. Мөсний хувийн дулаан лямбдаг тодорхойлохын тулд халаагуураас өгсөн энергийг хайлсан мөсний масст хувааж олно. Их сурвалжаас харахад мөсний хайлахын хувийн дулаан багтаамж 330 Joule/g байдаг. Манай хийсэн хэмжилт энэ утгаас бага гарсан байна. Үүний учир юунд байж болохыг та бүгд ярилцаарай. Энэ удаагийн туршилтаар мөсний хайлахын хувийн дулааныг тодорхойллоо. За энд цахилгааны аргыг хэрэгэлсэн болно. Цахилгааны аргаар мөсөнд өгж байгаа дулааны энергийг тодорхойлж, за мөсний хайлахын хувийн дулаан багтаамжийг тодорхойлох туршилтыг хийж гүйцэтгэлээ.